Сайн байцгаана уу? Та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. За уншигч хүүхдүүд мэргэжлийн хөгжлийн бүлгийн 3 дугаар удирлынхаа тайланд танилцуулъя. За энэ 3 дугаар удирлын онцлогтой яагаад гэвэл аймгийн төв намын сангаас захин уншлага 26 гэсэн уралдааныг зарласан байгаа. За энэ уралдааныг бол нэгдүгээр шатны уралдааныг сургууль дээр зохион байгуулах байгаа. За тийм учраас 1-р ангийн студент сурагчдын дунд үлгэрийн ертөнцөөр хуран хөгөлтэй дүрийн тоглолт, 2-р ангийн дунд үлгэрийг уншиж 6-аар илэрхийлэх, 3, 4, 5-р ангийн дунд яг өдөрдмжийн дагуу явуулахаар бол төлөвлөгөө гаргасан байгаа. За ингээд 1-р ангийн сурагчдын хувьд болохоор нэгийн анги бяцхан бөдий, нэгийн анги болдоггүй бороо өгнөр дүрийн тоглолт хийж 1-2 дугаар байрыг бол эзэлсэн байгаа. За мөн захин уншлага 26 уралдаанд шилдэг анги уншигчаар шалгарсан. За 2 дугаар ангиудын сурагчдын дунд болохоор ном уншсан үлгэрээ тэмдэглэлт хөтлөн түүнийгээ бол өөрөө илтгэх чадварыг бол сорьсон байгаа. За энд бол сурагчдад идэвхтэй оролцож, за ундрмаа өгштэй 2ив, за мөн жавцмаа өгштэй ангийн хүүхдүүд бол манлайлсан байгаа. За 3 дугаар ангийн сурагчдын хувьд бол унших номын жагсаалт бол тодорхой байсан. За үүнд бол сахалт ажаал, тулаа ягаа цэцэрхий уралтай болсон бэ? Талын шувуудын өндгөн сүдрэ бүүргээрээ гიშгүүр, Эзопийн үлгэрүүд, цуутын цагаагчгүй, ухаан тулаан үлгэр, эвтэй дөрвөн амтан, миний гэр, хонхтой муур гэсэн зохиолуудыг уншин тэмдэглэл хөтөлж оролцсон байгаа. За 1-р шатны уралдааныг 5 сарын 5-ны өдөр шалгаруулсан. За ингээд 3-ын ангиас бол Тэмүүжин, Сарангаа, Галбадарх, 3-ын Б ангиас Сарантуя, Баяр, Отгонхүү, 3-ын ангиас Ивэл, Төрөн мандах булан, 3-ын Г ангиас Ган тулах, Сондөр, Төвшин Баатар, 3-ын Д ангиас Өн бэлэг, Сод бэлэг, Эмүүжин нар оролцсон байгаа. За оролцсон сурагчдаас ингээд бичгийн шалгалтыг бол бас боловсруулан авсан байгаа. За үүнд болохоор 3-ын ангийн Хулан, 3-ын Б ангийн Баяр, 3-ын Б ангийн Отгонхүү, 3-ын Г ангийн Сондор, 3-ын Д ангийн Өн бэлэг нар бол шалгарсан байгаа. За 4-5 дугаар ангиудын бол мөн зохиол тодорхой байсан. За 4-р ангийн уралдааныг бол 5 сарын 4-нд, 5 дугаар ангийнхыг 5 сарын 6-нд бол зохион байгуулсан. За эндээс бол оноолтоор бол санамсаргүй байдлаар 2 хүүхэд, за багш бол одоо 2 хүүхдийг мэдэж ингээд уралдаанд оролцсон байгаа. За эндээс бол ингээд эдгээр хүүхдүүд оролцсон. 4-р ангийн сурагч Инх Ундрал, 4-р ангийн сурагч Маарл Эрдэнэ, 4-р ангийн сурагч Сүлдэн Сондөр нар шалгарсан. За мөн 5 дугаар ангиудаас мөн бичгийн шалгалт болон зохиолоос авахд 5-ын В, 5-ын Д дайлсан байгаа. За эргэцүүлэлт зөвснөө ээлж хичээлд бол залуу багш Отхон Жаргалтай хамтран 5 дугаар ангийн хүн байгуулалт хичээлийн үл эргэх өөрчлөлт сэдвийг бол ээлж хичээлийг бэлтгэн 2 удаа засан сайжруулан заасан. За цаашид анхаарах зүйл дээр багш нарын оролцоог тэгш хамруулах, номын тэмдэглэлийн тухай яриулах нь сурагчид бол ярих чадварыг нэмэгдүүлэх сайн талтай байсан. За цаашид бол бүх ангиуд дээр энэ үйл ажиллагааг зохион байгуулах нь зүгээр юм аа гэсэн санаа төрсөн байгаа. За сард улиралд шинэ ном авч өгч уншуулж байх нь бол хүүхдийн сонирхлыг төрүүлдэг гэдгийг бас харсан байгаа. За мөн эцэг эхчүүдэд зохиолыг бол сонирхол татгаар уншуулах мөн заавал унших сурагчдын номын жагсаалтыг эцэг эхүүдэд гаргаж өгөх нь туйлын чухал юм байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн байгаа.